Завгүй өдөр нэвтрүүлгээ хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одоонд Баянгол дүүргээс эхлүүлж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт маань Баянгол дүүргийн засаг даргын орлогч Бат Илэг оролцох болно. Тэгэхээр засаг даргын орлогчийн ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл бид сурвалжлах болно. Бидний сурвалжлаганд анхаарлаа хандуулна. Ингээд бүгдээрээ Бат Илэг даргатай уулзцгаая. Сайн байна уу? Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцсон баяртай байна. За танилцсан баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад. Баянгол дүүргийн засаг даргын орлогчийн ажлыг аваад ямар цаг хугацаа өнгөрүүлж байна? Энэ хугацаанд бас та ямар чиглэл хариуцаж, ямар ажлуудыг түлхүү анхаарч хийж хэрэгжүүлсэн бэ? За би Баянгол дүүргийн засаг даргын орлогчийн ажлыг аваад 3 дахь жилдээ засаг даргын орлогч хийгээ явж байна. За миний хариуцлагын чиглэл бол ерөнхийдөө бол дэд үтц тогтчлт тал руугаа. Ямарсан дүүргийн бүх бүтээн байгуулалт, тогтчлт тэгээд энэ бүх юмлыг ерөнхийдөө хариуцж гардаж зохион байгуулалтанд орж авдаг та. Одоо хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөр аянууд юу байгаа вэ? Одоо энэ жил бид нэр Баянгол хөгжлийн тусламжаа ашиглалтанд оруулахаар зориод ажиллаж байна. Энэ бол бас нэлээд бас том бүтээн байгуулалтын нэг. За нэг ээлжинд 450 хөгжлийн хүчин шаталтай жилийн 4 улирал ажиллах юм боломжтой юм Баянгол дүүргийнхаа хөгж залуучууд руу чиглэсэн том ажил бол энэ жил ямарчсан бүтээн байгуулалтанд дуусгахаар зориод явж байна. За бусад ажлууд бол ерөнхийдөө 12-оос 18 онд бол манайх бүх салбартаа эрүүл мэнд, боловсрол, одоо дэд үтц энэ тал дээр ерөнхийдөө бол тогтчлт бүтээн байгуулалтын одоо хөрөнгө оруулалтын шин чанартай ажлууд бол бараг 500 тэрбум төгрөгийн ажлууд бол хийгдсэн байна өнгөрсөн хугацаанд. Тэгэхээр дүүргийн ажил бол яг иргэдтэйгээ шууд тулдаг. Ер нь бол нэлээд ачаалттай байдаг баг. Ажлын ачаал ер нь ямар байдгийг авсан сайнд гэл тэгэхээр бас зөвлөгөөний өдөр гэл харагдаад ах шиг байдаг тийм. За мэдээж ажил ачаал ихтэй. Энэ ч гэсэн мэдээж өөрийнхөө ажлыг бас хэцүү талаас нь бусдаас ойлгуулахыг бас зорино. Гэж амарх юм гэж хандж байхгүй. За Баянгол дүүргийн хувьд бол бас бид нар хагасамтсангүй л ерөнхийдөө ажилдаг. Баянголчуудын бям гээд одоо бид нар бас жил болго уламжлалсан ажлууд байгаа. Баянгол дүүргийн иргэд аж ахуйн хөдөлгөөний бям баригтаа цэвэрлэгийн дагардаг юм уламжлалтаа тэрнийхэн дагуу олсон хийгдэж явж байгаа. Камер тайлбарлахын гадрынх нь нөгөө манай нэг өдөр хэлсэн дугаар илрүүлнэ, нүүр таньна гэж яриад байсан шүү дээ. Тийм. Тэр мөрийгөө болцсон баг. Өөрөөсөө санал болгосон. За. Болцсон. Ерөөсөө тийм систем бол манайд хэрэггүй зөвхөн үзүүлэлттэй камер хэрэгтэй, серверээ шинжлэх арга хэмжээ авна. Цагдаа ерхий одоо нэгтэн чамаа бодлогоор дугаар таних илрүүлэх гэсэн тийм програмлууд төвдрийг хийж байгаа. Тэрс дөрвөдөр бол биш бүгд. Тэгээд өдөр нөгөө иргэд бол нараад руу ороод ийм асуудал бол яах вэ гэсэн. Тэгвэл цагдаагаас чинь яг тэр техник тодорхойлохын дагуу явуулаа. Тийм модер суулт. Ондор чуулсан зүйл танаад тэгээд тоог хэмжээл гарчихсан. Манай 250 болохоор бас нэг туршилтын маягаар ганц нэг юу гэж дугаар илрүүлж байгаа асуудлыг шийдэх гэсэн байна. 50-ыг тохирол. Тэгэхээр бас хоосон байгаад яг үзүүдэд аль алин дээр 8 камерыг орсон шин дугаар илрүүлдэг. Тэр дунд оролцсон. Тэр оролцсон байгаа. Хамталсан байгаа. Тэр энэ залтмаар явчих юм бол үүнд аль алин дээр мэдээлэл сантаа холбоотой явуулсан гэж дугаар мэдчихсэн тийм. Гэрдүүлэг сая өнгөрсөн 7 хоногийн 5 дахаас хойш дан шөнө ажилласан байна. Хойд гэр оролцож шөнө гараа та нар амьдж байгаа ирлэгээрээс буулж чадахгүй байна гэдэг. Яг гонд буулж чадахгүй байна гэж явуулаад. Сая бас танай мэрэгчлэнүүд тогтчлт камер гэд
хийж байгаа ажлуудаа танилцуулж явах шиг байна л да. Тэр нь Баянгол дүүрэг бол харьцангуй гэр хороол багтай ийм төвийн дүүрэг. Тэр утгаараа бас тогтчлт нэлээд сайн хийгдсэн байх шаардлага тавигддаг баг. Энэ дүүргийнхаа тогтчлтод ер нь хэрэг анхаарч байна. Сая бас тогтчлт ажиллагааны хэлцээнийгаа зөвлөлөд бас энэ жил хийх ойрын хугацаанд хийх ажлуудаа ерөнхийдөө ярьлаа л да. Тэгээд энэ хамгийн ойрын хугацаанд хийх ажлууд одоо ерөнхийлөгчийн зарилгаар улсын хэмжээнд нөгөө 5 дугаар сарын эхний 7 өдрийн амралтын өдөр чинь бүхний тэр мод тарих өдөр болдоо шүү дээ. Тийм. Тэгээд ямарсан энэ удаагийн мод тарилтыг бас нэг жоох үр дүнтэй хийгээд урд нь ч бол тэгэл ер нь бол шулуун хөлөгтэй нэг 5 нагаас л явдаг байлаа шүү дээ. Дүүргүүд өрсөлдөөл дөмөд одоо манайх тэдэн мянгыг тарьсан гэл эргээд нөгөөх нь арчлалтанд таархан ихэнх нь өгдөг. Тэгэл за нэг муухайгаар хэлэхэд бол ер нь жижигхэн одоо баг юу лээ нөгөө тогооны галт шиг жижигхэн моднод тарьчаал. Тэгэл тэрийгээ баг тоонд оруулаад нэг 40 мянгаар гайл амар дун гараал. Тэгэхээр энээсээ юм болио. Ямарсан энэ жил бид нар юу гэж ихээр модныхаа хэмжээ зааж өгье. Тэр нь болохоор метр 50-аас хойш өндөртөө. Тэр нь эргээд нөгөө насжилт одоо урах чадвар тал дээр амьдрах чадвар тал дээр илүү бас найдвартай. Дээрэс нь бид нэр энэ жил 3-1 гэдэг энэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр нь болохоор юу гэхээр нэг өрх урдан жолоонд иргэн болгоно мод тарьгаал гэсэн. Одоо ерөөсөө нэг өрх нэг мод тарья. Нэг өрх одоо жилд нэг мод тарья. Тэрийг одоо ингээд 10 жилийн хугацаанд нэг хэрэгжүүлээд байна гэдэг бодлоор ийм төсөл юм одоо хэрэгжүүлээ явж байна. Тэгээ энэ илүү бас илүү үр дүнтэй болох гэж үзэж байна. Тэгээд өрх болгоно мод тарьчаад дадлаад нь ч нэг мод тарихад үлээ нөгөө энэ насны буй ингээд тийм тэр утгаараа ч гэсэн бас за тогтчлтын ажлын хувьд бол манай дүүргийн хувьд бол бас ерөөдөө 23 хороотой. Тэгээ хороодоо бас өнгөрсөн хугацаанд бол ер нь тогтчлт бүтээн байгуулалтын чиглэлээр бол бас чамгүй ажлуудыг хийчлээ. Мэдээж бас дүүргийнхаа иргэдийн бас эрүүл аюулгүй гол нь аюулгүй байдаг шүү дээ. Аюулгүй байдлыг хангахад бол гэрэлтүүлэг камержуулалт бол маш чухал. Энэ утгаараа гэмт хэргийн үзүүлэлт ч гэсэн бас гаралт бас тодорхой хэмжээгээр багасна. Манай дүүргүүд бол цагдаагийн өдөрөлц дээр дүүргийн камерын нэгдсэн манай хяналтын төв байдаг. Тэргээрээ бол амарсан 24 цаг ба дүүргийнхаа бас бүтэц төсрийн камерын хяналттай бол 24 цагийн хугацаанд тасралтгүй ингээд хянаад явж идэг. Засаг үйлчлэгээс дүүргээсээ тогтмол хийгддэг. Тэгээ ерөнхийдөө бас иргэдээс ирж байгаа хомдолч харцсангүй гайгүй. Мэдээж мөнхийн технологи гэж байхгүй юм чинь тэгэл амьдган байдлаар өдрөлгийн санал гарах нь тодорхой. Тэр болгон дээр ямарсан бид нэр тэр доорноос төхөн шургаа хурцуулж өдрөлийн бүтлийг бас засгаар хэмжээ авахыг бол хичээдэг. За гэрэлтүүлгийн хувьд бол бас манай дүүргээс ер нь бас харцсангүй бас хайжирсан. Дүүргийн хэмжээнд дөр нийт нэг 7800 орчим гэрэлтүүлэг байдیں۔ За тэрний 4000 гарны бол манай дүүргээс одоо санамжлахгүй одоо дүүргийн төсвөр засаг үйлчлэгийг хариуцаад явдаг. Үлдсэн 2000 нь бол нийслэлийн төсвөр ингээд засаг үйлчлэгийг хариуцаад явдаг. Ерөнхийдөө л юм байна. Салбараар ихтэл одоо бид нэр хүүхдийн 3 эмнэлэг шинээр барьсан байна. За одоо өнгөрсөн 12-оос 18 онд гэж ярьж шít. Тэгэхээр 3 хүүхдийн эмнэлэг барьсан байна. Нэгдсэн эмнэлэг барьлаа. Ахмадын эмнэлэгтэй боллоо. За яг олон улсын яг стандарт шаардлага хангасан орчин үеийн одоо томд хөрөмжтэй. За дээрээс нь 9 өрх эмнэлэг бас шинээр барьж иргэдтэй бас нэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бас үзүүлж байна. Дээрээс нь
бас залуучуудынхаа ер нь иргэдийнхаа амрагт чөлөө цагийг бас өнгөрүүлэх тал дээр бас бүтээн байгуулалт ажил нэлээд хийгдсэн. За үүнээс дурдах юм бол усан спорт сургалтын төв байна. Өнөөдөр одоо бид нэрс тэр очиж нэг ажилтаа үйл ажиллагаатай танилцсаар байгаа. Манай усан спорт сургалтын төв байна. Хүүхдийн ордон байна, хүүхд төвшлийн ордон байна. Залуучууд төвшлийн төв байна. За ахмад төвшлийн ордонтой манайх чинь бус дөрөв дотгоц хамгийн анхны ахмад төвшлийн ордонтой дөрөв ахмадууд руу зориулсан бас эрүүл чирэг болох те одоо эрүүл мэндэд анхаарсан тусламж үйлчилгээ дээрээс нь чөлөө цагийн насыг болсон өнгөрүүлэх ахмад руугаа чиглэсэн тийм төвтэй боллоо. Боловсролын чиглэлээр өдрөөс өнгөрсөн хугацаанд 12-аас 18 онд бас 2 сургууль шинээр барьлаа. 6-7 сургуулийг бас шинээр засварлаа. Тэгээд энэ утгаараа бас дүүргийн бас ерөнхий болсон сургуулийн хамрагталт бол 100% болсон. За цэцэрлэгийн хамрагталт маань 90% байгаа. Өнгөрсөн хугацаанд бас бид нар чинь 7 цэцэрлэг шинээр барьсан. За 5 цэцэрлэгийг бид нэр одоо өргөтгсөн одоо давхарлсан канал технологиор. За 24 цэцэрлэг дээр бид нэр их засвар хийсэн байна. Иймэрхүү ажлууд бол ер нь бүтээн байгуулалтын чиглэлээр бол бас хийлээ. За баярлалаа. Одоо энэ цайны цаг болж байна та. Зайныхаа цагийг ер нь хийхтэй. За цайны цаг чинь бас ер нь чухал та. Энэ чинь бас өдрийнхөө эрч хүчийг бас авах хэрэгтэй. Ядарч байна. Заримдаа би чинь бас тэр болгон бас цаандаа бас цагтаа ороод иж амждаггүй. Тэгээд ямарсан өнөөдөр би бас нэг зориудаар бас нэг эрх юмтай бас хамт цайнд орё гэдээ бас би өрсөн. Урилгын манаас хүлээж авсан. Энэ ямар юм бэ гэхээр би чи 2002 онд анх ажил хөдөлмөрийн гараа эхэлж байлаа. Их сургуулаа төгсөөд. Тэгээд тухайд би хүчний байгууллагад орж ирсэн. Зэвсэг төвчний жанжтай би 2 дугаар газарт анх орж байлаа. Тэр үе одоо миний дараагаар ажиллаж ирсэн. Одоо манай Баянгол дүүргийн иргэн, манай 8 дугаар хорооны иргэн. За манай дүүргийн генерал, шууч генерал Эрдэнэт гэж хүн байдаг. Тэр бол миний бас анхны дарга байж бас ер нь бас өдөр зэрэгтэй ухнаасан бас тэр тухайд бас ер нь бас би бодтыг хүн бас тодорхой хэмжээгээр одоо манай залуучууд айгүй их цэрэг алднаас их зудаад болчихж. Саяхан цэрэг таслаа болоод гэсэн тийм. Тэгэл энэ дээр бас нэг зүйлийг анзаараад тах тэр хүмүүс ярьдаггүй цаана цэрэг татлагыг зарлаа ирчлээ. Явмааргүй байх юм. Зохицуулаад өгөөч. Би тэгдэггүй та нар ядч нэг одоо ингээд явчих хэрэгтэйгүй эрэхтэй. Эр хүн бол төрснөөгөө та нараас хатуужилтаа байх хэвээр тий. Одоо ингээд алим болгоно алцганаад байхгүй чинь цэрэг алж өгнөг бол хатуужилтаа болгодог ганц л юм шүү дээ. Тэгэхээр та нар явах хэрэгтэй. Урд нь ч баг 3 жил байлгүй та цэрэг алж. Одоо ерөөс 1 жил болсон шүү дээ. Одоо 1 жил чи юу авах та тэгээ та явчаач таа л гэдэг. Тэгээд ямарсан тэгээд зарим ерөнхийдөө тэгтээ гайг болсон. Урд жилүүдийг бодоход бас хамрагталтай ер нь их идэвхтэй болсон залуучууд ч тэр ач холбогдолыг ойлгодог болчих цэрэг их оронч хүмүүжил үзэлж ямар байх хэвээр тэр утгаараа бас ер нь сайн шүү хамрагталт. Тэгээд сүүлийн үед бас саяны энэ цэрэг татлага бараг зарим нь гэрээс нь очиж ийн гэдсэн шүү дээ. Тэг шүүмжлэлт давуулаад байна л да. Тэгээд мэдээж шүүмжлэлгүй юм гэж хаач байхгүй. 100% иргэдийн санаа сэтгэл нийцсэн 100% таашаадсан ажил ер нь хороодар байдгүй байна. Тэгээ нөгөө 10 ноён байхад заавал нэг эсрэг ноён нэг байдаг гэдэг шиг. Тэгэл яаж игээл нэг өнцгөөс нь ингээл нэг шүүмжлэлийг харж ирдэг. Тэгэхээр тэрийг би бас тэр шүүмжил ирүүл бас илүү бас ач холбогдолтой тухайн ажлыг ууршуулах бас төлөвлөж гэж боддгийг. Хий ингээд нөгөө манайхны одоо хэлдэж нэг сошиалтаар ингээл юм болонгууд л нэг сэвдэг муухай зуршилтаа штэ. Одоо нэг юм болохгүй байх, тэр нь болохгүй байх. Тэгвэл тэр хүмүүсээ амаараа бол хэн ч гэсэн шүүмжлэн шүү дээ. Яг ингээд дунд нь ороод ажлыг бас хийгээд өгч бас хүндрэлтэй л шал урш. Тэгэхээр манайхан бас шүүмжлэх тал дээр мэдээ шүүмжлэх хүлээж авна. Гэхдээ шүүмжлэл эрүүл бөгөөд бодтой байвал бас илүү одоо мэдээж шүүмжлүүлж байгаа талдаа ч гэсэн бас хэрэгтэй болов гэж байна. Тэгээс хэн ч гэсэн тэгэл нэг хий бүтгүүлэх ч юм уу энэ болохгүй гэдэг бодлоор сөрөг байдлаар хандаад яваад тэгэл ямар ч ажил явахгүй л таа. Тэгж боддтой би. За баярлалаа. За тэгвэл явцгаах уу те. Хөрлөө хүлээж аваад хамт үдийн цаанд орж байгаа гэсэн баярлж байна. Баярлалаа. Их орон зүтэл гэдэг чинь одоо нэг чухал болоод байна л да. Харин тийм.
одоо тэр их орон жүжиглийг төлөвшүүлэх гэл манай дүүргээс нэлээд ажиллаад хийгдээд байна л да. Тэр болж одоо манай Баянгол дүүргээс сонгогдсон хурлын гишүүн, Эрдэнэ гишүүн одоо манай засаг дарга одон туяа болж нөгөө хурлын гишүүн байхдаа анх 2013 онд санаачлаад их орон 36 гэдэг хөтөлбөрийг санаачилсан. Тэгээд тэрнийхээ хүрээнд жил болгон одоо манай дээр энэ жил одоо 6 дахь жилдээ уламжлалаа зохион байгуулалт яаж одоо бос төрх төрөөсөө байдаг. 2036. Тий 2036. Энэ болохоор ямар зорилготойгоор ерөөсөл нөгөө 10 жилийн хүүхдүүдийн хүүхд залуучуудыг эх оронч үзэл төсвөр хатуужил бас энэ дээр сурах зорилгоор. Тэр бидний тэр нөгөө 164 тэр чинь нөгөө тий 10 жилийн хүүхдийн тэр ямарсан 10 жилийн хүүхдүүд нэг эх оронч үзэл төлөвшүүлээ төсвөр хатуужил суулгая шийдвэр гаргах тал дээр бас өрн шийдвэр гаргах ч бас чухал шүү дээ. За тэр их зүйтэй. Манайд бол тэрийн асуудлыг одоо энэ дүүргийн дээр бол ер нь эх оронч үзэл байхаас эх оронч үзлээж би Монгол хүн гэж багархаж тэгээ дээр нь жаахан үндэслэх үзэл гаргаж явцуурч бараг сагсуурч ажлын эх оронч үзлээ шин төлөвшүүлэх бол үндэслэх үзэл чинь ерөөс хэрэгтэй юм шүү дээ. Бүгд ажил. За айлшгүй байх. Үндэслэх үзэл гаргахгүй би Монгол гэж одоо чэжэвэл дэлдэхгүй юм тэр улс гүрэн нэг том байж болж чадахгүй л байна. Ер нь чадахгүй дээ. Ямарсан тэгэл жил болгон уламжлалгал нэг алдахгүй нэрчээ алдахгүй яваа л гэж бодоод байна шүү дээ. Бас эцэгчүүдийн дунд ч гэсэн нэлээд нэрмэттэй болчлоо. Хүүхдүүд нь бас яг сонирхолтой болчлоо. Тэгж биш үү? Тий. Тэгээд ч бас нөгөө тодорхой бас нэг анги заачдаг болохоор зарим анги нь өргөх болонгодоос гомдох жишээний бас би одоо явмаар байна гэдэг бас. Тийм байна. Тэгэхээр бас болж байгаа байхгүй. Завгүй өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Цаг 14 цаг болж байна. Нэвтрүүлэгт оролцогч Баянгол дүүргийн засаг даргын орлогч Батэлэг, дүүргийнхээ Улсын спорт сургуулийн төвийн үйл ажиллагаатай танилцж байгаа. Та бүхэндээ Улсын спорт сургуулийн төвийн шин сургааг мэдээллийг хүргье. Спорт сургуулийн төвийн маань үйл ажиллагаа хэрэг байна. Хүүхдүүд хэрэг ирж байна. Хоёр дулаар гадаа цагаагаар сайхан босоод хүүхдүүд маань бас Улсын спорт сургуулийн төвөөрөө бассейнаар ус хичээлүүлэх дур сонирхолтой харьцан хүүхдийн тоолс маш олширч байгаа. Өдөртөөр нь хэдэн ээлж ирж байна. За манайх өдөр сургуультай л өглөө 8:45-аас оройн 20:15 хүртэл 2 ээлж 2 багш тасралтгүй сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил ч одоо төсвөр нэг дээврийн төсвөр ажиллаж байна тийм. Ерөнхийдөө барилга маань одоо үнэндээ манай 5 жилийн дөрөв дүүрэг. Тэгээд дээвэр бас анх барьсан барилга нь одоо их муу байсан. Одоо энэ хөтөлбөр дээрээс нь усан ингэж хоочоод юм болсон байгаа гэдэг. Энэ жил одоо засвар аваад сайхан болох. Ерөнхийдөө бас Улаанбаатарт 9 дөрөвт бол хамгийн сүүлд ашиглалтанд орсон гэдгээр хамгийн цэвэр орчинд цэнгэг баста. Өнөөдөр энэ төв бассейн гэсэн төв бассейны доолт амар юм гэж. Тэгээд зураг хийж болохгүй тэгээд эднийх манахыг сонгоод гуугаад харин тийм үү. Өнөөдөр энэ бас рекламын зураг авах тавьдаг бас. Харин тийм. Гоё гэд манай бас нэлээд томох. Гоё шат үндэсний өдрөх үү. Дотоодын үндэсний өдрөх дотоод хөдөлгөөнийг юм хийж байгаа гэсэн. Нагарын бохирдлыг бууруулах чиглэлээр бас энэ хүүхдүүдийг энэ усын спортод хичээлүүлэхэд төлхөө анхаарч байгаа юм байлээ. Тэгэхээр энэ ажил хэр явж байгаа вэ? За ер нь бол агарын бохирдлоос сүүлийн нэлээд тулгымсан асуудал болчлоо л да. Тэгээд дүүргийн хувьд бас тодорхой ажлуудыг хийж байна. За үүний нэг нь бол одоо манай дүүрэг одоо энэ жил одоо 3 дахь жилдээ утааны эсрэг усан спорт гэж аянаа хэрэгжүүлээ явж байна. За ер нь аяны маань зорилго нь юу гэхээр ерөөсөө л гэрээ яг стандартын дагуу дулаалсан. За байгаль орчин дээлтэй одоо нөгөө 100 хэрэглэхгүй байгаль орчин дээлтэй аргаар одоо дулаалгаа шийдсэн одоо цахилгаан алга урд холбосон тэр айл өрхүүдээ
цаашлаад одоо аж ахуйн нэгжүүдэд ч гэсэн урамшуулаад ингээд тухайн айл өргүүдийнх нь хүүхдүүдийн энэ усан спорт сургалтын төвөөрөө үн төлбөргүй хичээлүүлж байгаа. Тэгээд ямарсан өнгөрсөн хугацаанд бол нэг 180 хүүхдүүд хичээлсэн. Тэгээд энэ жилийн амарсан 3 жилдээ бид нараас үргэлжлүүлээд бас энийг хийгээд явнаа. Ер нь цаашдаа бас уламжлал болгоод явуулах гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр спорт зохицолбор бас баригдаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ үйл явдал нь ер нь хэр явж байгаа вэ? За спорт зохицолбор маань бас он дамжаад өгдөө явж байгаа. Тэгээ ямар ч байсан бид нар чадвал энэ ондоо энэ жилийнхаа сүүлээр бас нэг ашиглалтанд оруулах гад тэгээд бас зарим нэг нэмэлт бас нэг хөрөнгө санхүүжилтийн ажлуудсаагаа тэрмээр нь шийдэгдчихвэл ерөнхийдөө бол бас энэ жилийнхаа сүүлээр бас чадвал ашиглалтанд оруулах чигээл хийсэн ингээл ажлууд нь эхлээд явжлаа тийм. Энд ер нь ямар үйл ажиллагаа явагдах вэ? Бас энэ бассейнтэй гэж чинь бас бассейнтай тэгээд бүх төрлийн одоо спортын болоод одоо дугуулын секц хичээлэх боломжтой. Ер нь дүүргийн хэмжээний бүхэл спорт урлагийн бүх арга хэмжээнд хийх зорилготой бас нэлээд том зохицолбор л та. оны автоврын болон өөр явж хэрэгслээ албан татврын хураалтын талаар ерөнхийдөө энэ өнөөдөр хүртэлх хугацаанд хийсэн дүүргийн татвар хураалтын ажлын танилцуулга цаашдаас ямар чиглэлээр яаж ажиллах гэдгээ ярилцсан. Хоёрт нь одоо ерөнхийлөгчийн зарилгаар жил болгонд 5 сар эхний 7-ны амралтын өдөр хүнэтэр мод тарих өдөр зохион байгуулагддаг байгаа. Тэгэхээр энэ ажлын талаараас бүгдээс тодорхой бас мэдээлэл өгье гэж бодлоо. За эхний байдлаар нийслэлээр ажлын хэсэг хуралдаад энэ жилийн автоврын хэрэгслийн албан татврын дүн бас танилцуулсан байгаа. Яг өнгөрсөн жилийг бодоход манай дүүрэг бол харьцангуй бас сайн явж байгаа юм байна. Өнгөрсөн жил ч ерөн баруун сүүлээсээ 2-т явж байсан шүү дээ. Тэгэхээр энэ жил болохоор эхний орсон 3-т, урдаасаа 3-т явж байгаа юм байна. Тэгээ манай дүүргийн хувьд бол 4 сард сая 4 сарын хамрагдалтаар бол 87.1% байна. Тээврийн хэрэгслээ хамрагтал одоо татвар төвлөрүүлэлт. За энэ өссөн дүнгээрээ болохоор өмнөх сарвтаа харьцуулаад өссөн дүнгээрээ 66% явж байгаа юм байна. За хоёр дахь асуудал нь бүхнэтээр мод тарих өдөр байгаа. Тэгээ энэ өдөр одоо энэ 5 сарын 11-нд те 5 сарын 11-нд зохион байгуулалт тараагаа. Тэгэхээр энэ талаар бас манай тогтчлын дайч хөлдсөн дарга Гамболд оргоос тодорхой мэдээлэл өгнө. Өнгөрсөн жилүүд, өмнөх жилүүд гарсан захирамж болоод энэ агуулга бол улсын хэмжээнд болоод дүүргүүдийн хэмжээнд тарьсан модны тоо. Тэгээд ерөнхийдөө тарих чиглэл юмнууд бол ерөөсөө иргэн болгон байгууллага болгон ерөнхийдөө бидний ярьдгаар нэлээд фантаз өндөртэй 10 жил мод тарьж үзлээ. Тэгээд яг үннийг хэлэхэд одоо ингээд тарьсан годомжин тарьсан моднууд нийтийн эзэмшлийн талбай тарьсан моднуудын нийт одоо ургалт бол за 20 мод тарлаа гэхэд 2 мод үлддэг. Тэрийг тэгээд дараа нь эргээд авчиж болдгоо, хайчиж болдгоо, шилжүүлж барьж болдгоо. Нэг ийм байдал үүсээд яваад байна гэдэг дүгнэлтэд ирсэн. Тэгэхээр энэ жил бол дүүргийн засаг даргын зүгээс А242 дахь захирамж гаргасан. Энэ нь бол нэг мод, нэг өрх, нэг мод, нэг жил гэсэн ийм эхний ээлжийн гарааны жилийн ингэ зарлаа. Ер нь урт хугацаанд 10 жилээр ерөөдөө хүн болгон, иргэн болгон гэж хитрхийн хамаарлын өндөр өсгөлгүй ерөөдөө Баянгол дүүргийн айл өрх болгон нэг мод тариачаал гэдгийг уриалъя. Иргэд болоод олон нийтийн зүгээс энэ агарын бүрхэлт хөрсний бүрхэлтэд төвчж болох хамгийн энгийн бөгөөд ядартай арга болж ядаж өрх болгон нэг модал тариад үзчихье. Иргэн болгон биш яг өрх болгон айл болгон нэг чин сэтгэлээсээ нэг модыг ургуулж үзье. Тарин гэдэг нэг өөр ургуулна гэдэг нэг өөр учраас нэг ургуулж арчиж үзье гэдэг ийм л ерөөхдөө мессежийг цааш нь маш сайн явуулах хэрэгтэй.
Баянгол дүүрэгт бол маш олон уулзуур замууд бол шинжлэгдсэн өнгөрсөн жилүүдэд. Гэхдээ энэ байшин хороол дундах зам шинжлэгдэхгүй байна. Энэ бол айгүй асуудалтай байна, аюултай байна гэдгийг бол иргэд маш шүүмжлэлтэй хандж байна. Энэ тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд байгаа болоо. За ер нь бол өнгөрсөн хугацаанд бол Баянгол дүүрэг дээр бас чамлахааргүй олон уулзууруудыг бас шинжилсэн л дээ. Тэгээ үүний хажуугаараас биднээс нэг зүйлийг орхитуулсан байсан бол мэдээж төрөөрчөө асуудаг яа харахгүй орон сууцны хороолын дундах одоо зам. Тэгэхээр эндээс бол иргэдээс байн гомдол ирдэг. Тэгээ ерөнхийдөө сүүдэр талдаа голцсон. Тэгээ эвдрэл гэмтрэл ихтэй. Тийм учраас одоо бид нар бас энэ алдаан дээрээсээ бас ойлгоод ерөнхийдөө энэ жил төсвийн хөрөнгөөр нийт 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад яг энэ орон сууцны хорооллын зам засварлаа зарцуулж байгаа. За үүнийг бүр дэлгэрэнгүй задлаад хэлбэл 5-6 дугаар хороо буюу одоо энэ 10 дугаар хорооллын орон сууцны хорооллын дундах замууд бол иж бүрэн засагдаж засвар шинжилгээ ажил хийгдэн. За мөн 6 дугаар хорооны одоо МТ колонкоос хоошоогоо 70 дагаад цаашаага гэмтлийн эмнэлгийн урд уулзар хүртэлх зам бол бас иж бүрэн шинжилэгдэн. За нэмээд 7 дугаар хорооны орон сууцны хороол дундах замууд иж бүрэн засвар шинжилгээ энэ жил хийгдэн. За тэгээд 18 19 дэх хорооны орон сууцны хороол дундах замуудаас хэсэгчсэн байдлаар засвар шинжилгээ ажил энэ жил амарсан хийгдэхээр ингээд төлөвлөгдөөд эхнээсээ ингээд сонгон шалралтын залгадаад явж байгаа. Тэгэхээр одоо нийслэлийн иргэдэд тулгамдж байгаа бас нэг томоохон асуудал бол энэ зогсоолын асуудал байгаа. Тэгэхээр Баянгол дүүрэг энэ асуудлаа ер нь шийдэж чадсан юм уу? За наадах ч ер нь манай дүүргийн бас нэг хүндрэлтэй асуудал нэг. Өнгөрсөн хугацаанд бид нараас чамлахааргүй олон зөвшөөрлөгөө одоо контейнер, гаражуудыг бас буулгалаа. Ер нь манай дүүрэг чинь бус дүүргийг бодвол бас далаад гарцгүй гэдэг шиг тэлэх боломжгүй бас айгүй хэцүү дүүргэлтэй байршлын хувьд ч гэсэн. Тэг ямарсан бид нар энэ жил нийт судалгаа гаргаад ер нь 4800 м2 талбай дээр бас автомашины зогсоолыг шийдэх боломжтой байна гэдэг. Энийн үндсэн дээр бол энэ дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгөөр бас нэг 4800 м2 ч нэг 640 орчим машины зогсоол болж байгаа. Тэг ямарсан энэ жилдээ бол энэ асуудлаа шийдээд ингээд дүүргийн хэмжээнд бол автомашины зогсоолыг бол 640-оор нэмэгдүүлээ гэж ингээд явж байна. Тэгэхээр Баянгол дүүргийн хувьд бол бас энэ хуучин нөгөө ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц ихтэй дүүрэглэлтэй. Тэгэхээр энэ асуудалтай ер нь энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажил зогсчлоо гэдэг бас шүүмжлэл байна. Баянгол дүүргийн хувьд бол энэ ажил дээр хэр анхаарал хандуулж ажиллаж байгаа юм бол тэгэд иргэд нэлээд хохироод л байшингаа хүлээгээл ингээл байраа шинжлүүлчих гээл тэгэл ер нь шаардлага хангахгүй байрд аюултай орчинд л ажиллаж амьдраад байна л та. За ер нь бол бусад дүүрэгтэй харьцуулахад Баянгол дүүрэг дээр бол ер нь дахин шинжилттэй гэр оролын дахин шинжилт. За дээрээс нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны шинжилгээ асуудал ер нь бас харьцангуй сайн явж байгаа. За одоо ингээд жишээ хэлэхэд бол манай дүүрэг дээр одоо гэр хорооллын дахин төлөлт одоо энэ жил 26 нэг талбарын газар чөлөөлөлтөд амарч ирснээр гэрийн ресурсны компани шалгарсан байгаа. Тэгээд энэ дээр бол амарсан өнгөрсөн жил бол 116 айлын орон сууц ашиглалтанд ороод бид нэр хүлээлгээд өгсөн байгаа. Одоо энэ жилдээ 200 айлын орон сууц буюу нийт 2 блокийг бас энэ жилдээ багтаагаад бас ашиглалтанд оруулж бас иргэдтэй бас хүлээлгэж өгөхөр ажиллаж байгаа. За дээрэс нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц бол Баянгол дүүрэгтээс харьцангуй их байдаг. Манай дүүрэгт нийт нэг 54 орчим байшин байдаг ашиглалтын шаардлага хангахгүй. За үүнээс бол ямар ч гэсэн дахин төлөлтийн хүрээнд бол нэг 2 компани шалгараад эхнээсээ ингээд байрууд нь ашиглалтаар явж байна. Өнгөрсөн жил ихэд тэргүүн чансагийн компани бол 72 айлын орон сууц урьдчилан жил ашиглалтанд орсон байгаа. Одоо дээрэс нь Алтан тэрэг гэдэг компани үзсэн юмсан манай дээр бол нэг 2 компани бол дахин төлөлтөнд орол явсан нэлээд амжилттай явж байгаа. Энэ жилдээ явсан 2 компани нийлбэр дөнгөөр нэг 200-аад айлын орон сууц буюу 3 блок ашиглалтанд оруулах гэдэг ингээд ажиллаж явж байна. Тэгэхээр Баянгол дүүрэгт өөр тулгамдж байгаа ер нь ямар асуудлууд байна вэ? За яг хөө мэдээж хүн амьдарч байгаа болсон тэгэл хаач гэсэн асуудал их байна. Гэтэ одоо бид нар одоо асуудалтай байна, хэцүү байна гэдээ одоо гар хүнгээ суудгүй ямар ч байсан тэгэл болохосоо болохгүй хүнэрт бүх харгамжааг аваад явж байна. Тэгэл одоо түрүү миний хэлсэнчлэн бас автомашиныхаа зогсоолын үрт хэмжээг нэмэгдүүлж байна. За дээрэс нь ашиглалтын шаардлага хангахгүй болон дахин төлөлтийн орон сууцныхаа ажлуудыг нэг зогсоочихгүй юмс ингээд нэлээд бас амжилттай урагшуулад явж байна. За тэгээ түрүү гэр хорооллын биш орон сууцны хорооллын дундх одоо
автомат замын засвар шинжилгээ ажил маань энэ жил бас нэлээд бас агцтай явна. Тэгэхээр бас эхнээсээ бас асуудлуудаа шийдээд явж байна бид нар. Завгүй өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлэгт оролцогч Баянгол дүүргийн засаг даргын орлогч Бат-Илэгийн хувьд бол бас чөлөө цагаа бас энэ дугуй унахад зарцуулдаг гэлээ. Тэгэхээр бид бас ингээд Баянгол дүүргээс бас баяртай гэд явуулгүй бас дагаад хүрээд ирлээ. Тэгээд ер нь ч өнөөдрийн ажил их байсан, уулзалт хурал ихтэй байсан учраас би чөлөөт асуултууд ерөөсөө асууж чадаагүй. Ер нь чөлөө цагаа яаж өнгөрөөж байна? 7:40 болж байна. Ямарс нэг ажилд харцсан. Тэгээ би ер нь бол заав гарвал ер нь бас спортоор хичээлхийг бол ер нь боддтой. Дугуй унснаар бас нэгдүгээртээс ирүүлж чинь хөдөлгөөний дутагдлаас олно. Тэгээ хамгийн гол нь илүүдэлж одоо турахад маш их үр дүнтэй юм байна. Та одоо ер нь өөрийнхөө биеийн дээр мэдэрлээ шүү дээ. Би чинь жил 4 сарын өмнө 124.5 кг байсан. За тэр чинь нэг чинь дагаад зовлон ихтэй шүү дээ. Даралт ихсэн, зүрх өвдөн, ядарна. За хамгийн наацхан тэгээд таалагт хувцсан одоо таар харьц майр нь олдохгүй зовлонтой тэгээд ер нь одоо ингэ зовж байгаа ер нь бас турьяа гэж шийдсэн. Тэгээ ямар ч байсан дугуй унсан, жил 4 сар унлаа. Маш сайн үр дүнтэй. Би одоогийн байдлаар нэг жил 4 сарын хугацаанд 20 кг асчаад байна. 124.5-аас 20 гэж чинь 104 кг тал одоо үзэж тарж байна да. Одоо тэгээд нэг ямар ч бас нэг энэ зундаа багтаагаад ирлөө оруулчих гал үзэндээ тэгэл. Тэгээ хооллолт бас анхаарсан хоол. Уу яг мэдээж эрүүл хоолт бол хамгийн чухал дангаа зөвлөгөө юм биш. Хүмүүс ч одоо турж ийн гээл хоолоос хойдог. Орой 6-аас хойш мэдхгүй гэл. Энд ч одоо эргээд бие организм бас их муу юм байна. Ер нь хамгийн гол зөв хооллох хэрэгтэй юм байна. Эрүүл хооллох хэрэгтэй юм байна. Тэгээ ямарс үр дүн бол нэлээ сайн байна. Боломж олдвол 7 хоногт нэг дээдлэн 4 удаа. За та бүр болохгүй бол нэг 2 удаа ч юм ямар ч гэсэн нэг дугуйгаа ундагдаа. Баянгол дүүргийн иргэдийн хувьд бол бас юм дугуун зам ер нь хэр байгаа юм бол. За ер нь Баянгол дүүргийн иргэд гэлтгүй ер нь манай нийслэлийн хэмжээнд дугуун зам айгүй тутамжтай. Ер нь бас асуудалтай. Тэгээ одоо хамгийн одоо аюулгүй одоо дугуй унах боломжтой газрыг бол одоо ерөөсөө үндэсний засаг төрүүлэн л таарж байна. Нэг бол би заримдаа бүр хөдөл авдаг тийш явж дугуун дээ. Тэгээд одоо бусдууд одоо ингээл авцаамаар унахаар одоо тэглэл машин шүргүүлчих гээд хэцүү. Нөгөө зориултын дугуун замгүй болохоор тэглэл явган зорчигч мөрөгчих гээл те. Тэгэл явгүй зовлонтой тэгээд. Гэтэ яг нэг үе явахдаа бас манай дүүргүүдээр энэ тэнд бас дугуун замууд хийгдэж байна л да. Тэгтэл бас сэтгэл төртөл бас нэг тийм хийгдэхгүй л байна. Зарим нь одоо стандартын бус хийж ингээл одоо сошиал дээр хилэм дагууллаа ш те. Явж байгаа л одоо ингээл мухарлчиж байна. Нэг юм тулаа зогсож байна. Одоо энэ яах хэвээр ингээл тиймэрхүү хилэн байнга дагуулдаг. Тэгтээ яг их хормон хөгжиж байна. Нэг өглөө босоод ирэхэд мэдээж өргөс авсан шиг бүх юм гой сайхан болчихгүй. Бид нар чинь бас нүүдлийн соёл иргэншилтэй байсан. Суурин соёл иргэншилтэй болоод бас төдийлөн бас нэг удаагүй шүү дээ. Тэгэхээр бас гол нь төвчээртэй л хэрэгтэй гэж би боддоо шүү дээ. Тэгжэлтэй нэг өдөр бүх зүйл сайхан болно доо. Сая таны ярин нөгөө сошиал хөгжил гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр цахим орчинд ер нь хэр идэвхтэй байдгийг таныг постуудыг ингээд харж байхад бол ер нь хөгжилтэй холбоотой постууд төлхөө харагдсан л да. Тэгэхээр юунд та бусдыг залуучуудыг уриалахыг хүсдэг юм бэ? За ер нь цахим орчинд идэвхтэй шүү. Өөрийн бас нэг пэйж хөтөлж байна. Facebook дээр бас сэтгэлээ бичиж байна. Янз янзын одоо нэг нь болохгүй байгаа болж байгаа юм бүгдийг бичиж байна. Тэгээ би нэг л юм ер нь бас дотроо боддتي. Монгол улс маань хөгжиж байна. Одоо ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтайгаа бүх юм манад байна шүү дээ. Хамгийн үнэтэй машин байна уу байна. Одоо бид нар хамгийн үнэтэй гар утас техник тогтнох хөрөмж ерөөсөө юу л бүгдийг хэрэгжилж шүү дээ бид нар. Гаднаа сайхан брэндүүдийн хувцас өмсөж जैन те. Одоо бид нар юу тутчихна ерөөсөө сэтгэлгээ. Сэтгэлгээндээ бид нар өөрчлөлт хийж их орн маань илүү гоё хөгж байна. Тэгэхээр одоо ерөөсөө хамгийн гол нь хүлээцтэй, төвчээртэй, уур утсаар бол нэг тийм бас сайн зүйл төрөхгүй шүү дээ. Гол нь төвчээртэй.
тийм байхыг би бас залуучуудаа дэмжиж өөрөө ч гэсэн бас найз нөхдүүдээ бас энэ талаар ярьж фэйсбүүк дээр ч гэсэн бас ингээд байн пост хийж ер нь тиймэрхүү уриалсан байдлаар явдаа. Тэгэхээр өөрийнхөө ажил амьдралыг төлөвлөлтийг ер нь яаж гаргадаг юм бэ? Өнөөдрийн хувьд бол нэлээд л ачаалттай ажиллалаа гэж харж байна л да. За яг хөө тэгээд төлөвлөж болох юм байна, болохгүй юм байна. Гэхдээ одоо бүх юмыг бас төлөвлөхийг хичээдэг. Гинти мэдээж их гарна те. Одоо наадсан тэгэл ажлаа одоо за яг хөө өөрөө шалтгаалх ажлыг бол 100% төлөвлөж болчиход байгаа. Тэгжэл одоо хөндлөнгийн янз бүрийн гинтийн ажлууд гарна. Тэрийг бас төлөвлөхөд хэцүү. Гэхдээ яг хөө мэдээж тэрэндээс мэдээж бэлтгэлтэй манай авирлах бас боломжтойгоор нэм шадартай болох хэрэгтэй л дээ хүн. Одоо ажил ерөөсөө болохгүй ингээл явуулах юм бол ажил бол дуусахгүй мөнх шүү дээ. Энэ амьдрал мөнх биш. Тэгэхээр ер нь болж игэл өөрийнхөө хоббиндоо юм уу дуртай сонирхолтой зүйл за тэгээ хайртай дотны хүмүүстэй бас цаг зав ер нь болж л өгвөл гаргачлах хэрэгтэй гэж боддог юм би. Таны өрөөнд бас нэг зүйл анзаарсан загас тэжих хоббитэй юм шиг лээ. Тэгээ ер нь хобби юу вэ? Тэгж яадаг сонирч нь л дээ. Тэгэл ер нь болж л өгвөл шинэ сонин содон зүйл юу байна бүгд ингээл оролдож үзэх юмсаа гэж ер нь бас дотроо тэмүүлж явдаг. Тэгээд хоббиний хувьд гэвэл би бас марк цуглуул дээ. Гэхдээ яг цуглуулдаг хүний хажууд бол бас ичмээр. Гэхдээ ор цуглуулдаг хүний хажууд бол тэгэхээр бас аваа юм байгаа бас. Дээрээс нь зоос байна. Орны мөнгөнд дэвсгэртүүд байна. Дугтуу цуглуулдаг. За энэ дотроос хамгийн бас том хобби гэвэл бас мэдээж би ер нь амтнд хийж байгааг сонирхолтой. Багасаа л ер нь загас тийжсээр ирсэн. Тэгэл ер нь элдвшидэ амтнд тийжээдэг. Загас, гөрүүл, мэлхий тэгэл одоо могоо хилэнц гэх мэт ингээл янз бүрийн. За тэгээ энэ дундаас миний бас их хоббиний бас ер нь би багада боддог гэсэн байхгүй юу. Амтны ертөнц их үзэх дуртай байсан юм. Тухайн наа багагч нөгөө мэреживэт нөгөө амтны ертөнц гардаг байсан шүү дээ. Орсын суугаар одоо ер нь кабель нобелчж байсан биш. Тэгэл үндсэн телевизээ үзсэн нөгөө орто үзэн тий ор тэгээд орсон сувг тэнээр нөгөө амтны ертөнц орж ахлаа ингээл матер их гарнаа. Тэгээд би боддохгүй энэ ер нь матер ер нь яхаараа заавал халуурн байх хэвээр. Монголд ер нь яга байж болдгүй. Би ер нь нэг тийжээс үзэх юмсан гэж боддог байсан. Их олон жил мөрөөдсөн. Ямарсан мөрөөдлөө биелүүлсэн. 3 жилийн өмнө ямарсан нэг матертаа авсан. Тижээгээд ер нь бас үзсэн. Би ч одоо 3 ч матер тижээгээд үзсэн тий. Тэгэл томорхоор айгүй асуудалтай юм байлаа. Тэгээд тэр чинь ерөөсө ганц хүнд дасдаггүй идэж юм чинь матер юм байна. Их зэрлэг харин шинтаа. Тэгээд ерөөсө хооллохын хэрэгэл өсч идэг. Тэгээд сүүлдээ гурвангийн тэгээд зарсан да. Тэгээд шинэ эзэнтэй болгосон. Тэгээд гэрээр дүүрэн загстай байсан. Бас манай гэр бүлээ бас уурлаад ирнэ. Гэр орж ирнэ. Амтны өрөөлөн боллоо. Одоо ч ер нь болсон дээргүй юу гээд. Тэгээ нэлээ бас гүрийж байгаа. Тэгээ арга бүрхэнд болсон. Тэгээ сүүлдээ ер нь дискгүй маань гэдэг ажил дээр нэг аквариум тавиад бас нэг далайн загас сонирхъя гэдэг нэг одоо нэг хүүхдүүд ээлдгээр нэг немо гэдэг ш одоо нэг алиалагч загас гэдэг. Тийм загас нэг хосыг авчаал тэгэл үз тараал байна да. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бол Баянгол дүүргийн хөгжилд хэн хамаатай юм бэ? Баянгол дүүргийг хэн хөгжүүлэх юм бэ? Бас Баянгол дүүргийн хөгжилд саад болж байгаа ямар хүчин зүйлүүд байна вэ гэдэг энэ асуултыг тавиад нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Иргэдийн маань дунд бас нэг юм ойлголт байдэ. Ер нь улс их орн заавал нэг өндөр албан тушаалтан дарга заавал ингээ бүх юм хийгээд удирдаад бэлэн болох хэрэгтэй гэсэн ташаа ойлголт байна л да. Би миний хувьд бол ер нь эсрэгээр хөгжилд иргэд өөрсдөө илүү төлөх оролцох хэрэгтэй гэж боддیں۔ Одоо нэг ёсондоо ярих биш хийх хэрэгтэй юм болов уу те. Одоо манай залуучуудыг ер нь ингээл иргэдийг ингээл анзаараад байх айгүй их шүүмжлэх юм. Энд ч болохгүй байх, тэр ч болохгүй байх. Ингэстэ байсан юм. Буруу хийж байна та нар. Тэгэх юм бол тэгээд бас гар үе оролцоод үнэхээр яхаа болохгүй бүтэхгүй юм байж болно те. Хүн бол төгс биш те. Гэхдээ мэдээж заавар зөвлөгөөг бол бас хэний ч гэсэн заавар зөвлөгөөг бол жишээ нь төр захиргааны байгууллага бол эзэж гэсэн сонсоход бэлэн иргэдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байдаг. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн ер нь иргэдийн хөгжил рүү нэлээд төлөв анхаараас л гэж боддгийг. Манай дүүргийн хувьд ихтэй одоо өнгөрсөн хугацаанд хатуу дэд бүтц буюу одоо элдв бүтээн байгуулалт, барилга, байшин, зам, одоо гэрэлтүүлэг, камер ер нь хангалттай хийжлээ. Одоо зөөлөн дэд бүтц буюу одоо хүн рүүгээ чиглэсэн, хүний хөгжил рүү чиглэсэн ажлуудыг бас бид нараас өнгөрсөн хугацаанд эхлээд ер нь хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр гол нь л ерөөсөө
хүний хөгжил, хүн л хөгжилтэй байвал тэгэл улс орн болондоо тэгэл хөгжиж явчихна. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За. Завгүй өдөр нэвтрүүлгээр бид Баянгол дүүргийн засаг даргын орлогч Батүлгийн ажлын нэг өдрийг сурвалжлан хүргэлээ. Баянгол дүүргийн 200 мянга гаруй иргэдийн ажил амьдралтай холбоотой бүтээн байгуулалт, тогтчлт, гэрэлтүүлэг, камер гэд эдгээр асуудлыг хөндөж шинэ соргог мэдээллийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан танд баярлалаа.